Манай улсад барилгын салбарын идэвхтэй хугацаа 4-5 сар байдаг. Энэ багахан хугацаанд өндөр үр ашигтай ажиллах нь энэ салбарын онцлог. Гэвч цар тахлаас хойш энэ салбарт ажиллах хүчний хомсдол бий болсон нь үн өсөх шалтгаан болох эрсдэлтэй байна. Манай улсын бүхий л салбарт тулгамдж байгаа асуудал нь хүний нөөцийн хомсдол болоод байна. Жишээ нь барилгын салбарт өнөөдөр 20 мянган хүний ажиллах хүч шаардлагатай буюу дутагдалд ороод байна. Монгол улсын чадвартай мэрэгжилтэй ажиллах хүч гадаад улсыг зорьсоор одоо Монголд ажиллах хүн олдохгүй төрөд байна. Ихэнх улсууд ажиллах хүчний дутагдлаа гадаад улс орноос нөхдөг. Хамгийн энгийн жишээ бол монголчууд бид өөрсдөө. Тодорхойлбол бүгд найрамдах Солонгос улс руу ажиллах хүч болон гарч байгаа манай олон залуучууд бий. Цаашлаад Австрали, Канада гээд олон улсад ажиллах хүчний өрсөлдөөн жил ирэх бүр ширүүсж байгааг хэлж байна. Японы засгийн газар 600 мянган мэрэгжилтэй ажилтан авах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Австрали бас үүнтэй адилхан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэгээд энэ нөхцөлд юу болж байгаа гэхээр Монголын мэрэгжилтэй ажилтнууд эдгээр орнууд руу өндөр цалинтай ажил хийхээр бол нүүж эхэлсэн. За үүн дээр бол Монголын барилгын үндэсний ассоциацаас тодорхой судалгаа хийж үзсэн. Өнөөдрийн байдлаар яг барилгын зах зээл дээр яг тулгамдаад байгаа мэрэгжилтэй ажилчид болон туслах ажилчтай ажлын байр бол 20 мянган байр дутагдж байна. Нэгэндээ дотооддоо ажиллах хүн олдохгүй бол гадаад улсаас хайх гэсэн ганцхан зам бий. Монгол улсад үүнийг зохицуулсан зохицуулт байдаг. Гэсэн ч гаднаас ажиллах хүч татах нь хэд өндөр өртөгтэй байгааг хэлж байна. Гадаад улсын нэг иргэнийг Монгол улсад ажилуулахад 7 сая төгрөг шаардлагатай байдаг байна. Өнөөдөр бид нар ямар журам үйлчилж байгаа гэхээр гадаадаас ажиллах хүч авахд тусгай татвар за тэр виз бус хураамжууд юмнууд ингээд ороод явхад бол 7 сая төгрөгийн зардал гарч байгаа. Тэгэхээр гадаадаас үндсэн дээр ажиллах хүч авах одоо энэ болцоог нь бол одоо энэ журмаараа хаацсан. Энэ журам маань одоо сүүлийн 10 хэдэн жил ингээд үйлчилж байна. Тэгэхээр өнөөдөр биднэрт ямар сонголт байна гэхээр бидний энэ барилга бүтээн байгуулалтын орон сууц суулгах ажлаа явуулах уу эсвэл зогсоох уу гэдэг сонголт. Монгол улсын газар зүйн онцлог барилгын салбарыг 4-5 сар л идэвхтэй байхыг шаарддаг. Энэ цаг үед өндөр бүтээмжтэй ажиллах нь хамгийн чухал юм. Гэтэл Монгол улсад ажиллах хүн олдохгүй дээ биш, тэд Монголоос явчихсан байна. Монголдо ч ажиллах хүч байхгүй. Гаднаас орж ирэх хэмд ажиллах хүчээж татж чадахгүй бол барилгын альваа төсөл арга хэмжээнүүдийн ашиглалтад орох хугацаа уртсах эрсдэлтэй юм. Мэдээж ингэж барилга барих хугацаа удах нь барилгын өөрийн өртгийг нэмэх, цаашлаад хэрэглэгчдэд хүрэхдээ үн өсөх гол шалтгаан болох эрсдэлтэй байна.